2000 оны 9 сарын 15-ны өдрийн Батлан хамгаалахын яамны сайдын тушаалаар Батлан хамгаалахын яамны харьяа цайз улсын үйлдвэрийн газрын дараагаар томилогдож ирсэн. Намайг томилогдож ирэх хугацаанд бол цайз улсын үйлдвэрийн газар маань бол санхүүгийн хувьд бол нэлээд их доголдолд орцсон. 100 гаруй сая төгрөгийн өршөртэй ийм одоо аж ахуйн нэгжийг бол хүлээж авсан. Энэ 2000-ад оны үе гэдэг бол зэвсэг түвшний хэмжээнд төсөв хөрөнгийн дутагдaltaй баян одоо төсөв бол ер нь хязгаарлагдмал ийм л байсан үе л дээ. Тийм учраас энэ Батлан хамгаалахын яамны харьяа аж ахуйн нэгжүүд энэ төсвийн цорхог нөхөх гэж их одоо ажилдаг. Тэр дундаа Батлан хамгаалахын яамны харьяа цайз компани байна. Энэ талаар их одоо санаачлалтай ажилласан энэ байдгийг. Би яг тухайн үед одоо санаж ядгийн 3 өрөө байр одоо 9 сая төгрөг байлаа шүү дээ. Тэгэд одоо 100 гаруй сая төгрөгийн өр гэхээр хичнээн одоо байшингийн үн байх уу тийм ээ. Тэгээ энэ дээр бол ерөөсөө удирдлагын арга барил ажилд хандлага гэх юм уу да тийм ээ. Цэрэг хүний хувьд бол энэ одоо үүргийг хүлээж авсан энэ үүргийг биелүүлэх ёстой. Төрийн улсын гэсэн юмд бол хүмүүс одоо тэр хонцгийн сэтгэлээр ханддаг юм байна. Тэр одоо улсын мөнгө, төрийн мөнгө бол өөлдөггүй юм байна. Одоо ч энэ харагдаж идэг. Одоогийн амьдрал дээр ч энэ байж байна. За ингээд өр ширийг барагдуулах талаар 2000 оноос ахуулаад нэлийн одоо шахуу төлөвлөгөөтэй ажилласны үр дүнд 2001 онд Батлан хамгаалахын яамны харьяа цайз улсын үйлдвэрийн газар бол тэргүүний аж ахуйн нэгжээр шалгарч ямар ч өр ширгүй ийм хамт олон болсон. Энд бол тухайн үед ажиллаж байсан манай хамт олон, манай удирдлагын багийн гар нийлэмжтэй, сэтгэл нийлэмжтэй ажиллагааны үр дүнд ийм амжилтанд хүрсэн. Хүн ажил мэргэжил амьдралынхаа ханыг зөв сонгосон байхад алдах энтэх нь ховор гэдэг. 1983 онд Дэслэгч Чулуунбаатар хэмээх айл гал уламтай бадраасан. Түүний ханыг Цэвэнхүүгийн Алтай гэдэг. Уулзах учрах ёстой хүмүүс хаач байсан нэгнээ олдог гэдэг шиг төмөн дундаас нэгнээ олж амьдралын уртад бие биесээ нөмөрлөн тулж 44 жилийг үдсэн байна. Энэ л бие хоёр хувааж, хоёр сайхан хүү төрүүлж өсгсөн. Хурандаа Чулуунбаатарын амьдралын бизнесийн хамгийн сайн тулах багна нь болж яваа халамжтай гэргий Чулуунбаатар Алтай хэмээх хоёр хүний асаасан гал голомт 8 ачтай өнөр өтгөн бүл айлыг бий болгожээ. За би 1982 оны намар юм да. Тэгээд 4-р курст орох гэж штэ. Одоо шалгалт чүүлэг ихтэй гэд. Манай ихч надад нэг тэрэлжид амрах бочок олж өглөө. Тэр үед чинь одоо тэрэлжийн амралтанд амарна гэдэг чинь бас хүн болгоно тэгээд амраад идэг ч биш юм шиг байгаа. Ялангуяа цэргийн сургуулийн сонсогч нарт бол тэр олдохчгүй. Тэгээд тэрэлж дээр амарч ийсэн чил нэг энэ нүдний шилтэй хүүхэн миний хажуудаас салхаа байчдгийг. Тэгээд яах вэ? Тэгэл хоёулаа танилцаал. Тэгэл амралтнаасаа орж ирээл. Тэгэл хоёулаа гадуур кино үзлээ, янз бүрийн юмд явлаа, үдэшлэг уулзалтанд орлоо. Тэгж байгаа л одоо гэр бүл болсон доо. Тэгээд энэ намайг 1983 онд би сургуулаа төгссөн. Намайг дагаад зүүн бие явчихсан хүн шүү те. Намайг дагаад яаж чагаад би одоо мэдсэнгөө жирэмсэн тэгээ нэг том бүзээтэй те. Тэгээ нөгөө яалцсан. Тэгээ энэ богоноос буулгаад намайг нэг нэхий дээлэр яагаад хочаад уйлаа. Тэрний нүн дээр ачаан дээр суугаад. Тэгээд очичээ л зүүн бачаад уйлаад байвал бөө баяр хөөр. Тэгээд зүүн баянд хоёлаа очлоо. Амьдралаа, залуу офицерын амьдралаар амьдралаа. Ингээд хоёлаа 84 онд анхны одоо миний том хүү мөнгө сайхан маань одоо мэдлээд тэгээ одоо хоёлаа 84 онд одоо хурмаа хийсэн. За 44 жил анилахтаа бид хоёр хүүтэй 8 ачтай 8 ачийн 6 банд 2 нохин
Ингээд ийм сайхан өнөр гэр болоод цаахан амьдарч байна. Тэрэлжид очиод танилцахад нэг их юу хөдөлгөөнтэй шар залуу гайхаад би бүр учрыг нь ойлгохгүй. Эхлээл сүүлдээ бүр танилцаад дотносоол ярилцаад эхэлсэн чинь бас өөр болоод ирж байна. Энэ хүн тэгэхээр за энэ хүн чинь бас шал өөр юм байна. Тэр бас нэг миний бодож исэн шиг бас тийм их юу хүн биш юм байна. Дотроо бодолтой, доороо суурьтай бас нэлээд тийм юу хүн байна, суурьтай хүн байна. Энэ үнтэй чинь бас ингээд дотносоод ирвэл бас хайн болоход бас нэг түшигтэй, тулгууртай, бас нэг амьдралыг мэд бас нэг юугүй бэрхшээлгүй сайхан аваа явчихад бас тийм тулгууртай хүн байна гэдэг нь бас үлдээ бас ингээл дамаа ойлгоод хэлсэн л дээ. Энэ манайх чинь дандаа л одоо гадаад хэлний дээд сургууль, багшийн их сургууль, анагаах ухааны их сургууль гээл дандаа л тийм октооттай, ангиуттай, шипийн холбоотой. Тэгээд дэрийн олон дотор зөндөө л олон сайхан эмэгтэйчүүд байсан, сайхан октод байсан. Бид нар хоорондоо сайхан л үерхээл явж ирсэн. Тэгээд нөгөө шипийн холбоо гэдэг тийм одоо сайхан холбоо байж хахад тийм харилцаа үүсээгүй ээж. Зүгээр нэг амрах гад явсан дээр 14 хоногийн дотор л хүн чинь заяаныхаа хэнийг олчдөг юм билээ шүү дээ. Ерөөсөө л тэгэл сэтгэл татагдаал хүн шал өөр болчдөг юм билээ. Миний хань бол маш сайхан сэтгэлтэй, цагаан цайлган, хүнтэй их эвтэй, хүний арга ивийг маш сайхан олж, ач нартай маш хээлтэй, өөдөө маш хайртай. Надаас илүү өөдөө илүү хайртай. Багасаа бол цэргийн тийм зарчим харил өссөн л доо. Бид хоёр тэгээд оройн одоо даалгавраа хийсэн үү, хичээл дээр өнөөдөр ямар юу хийсэн те. Дэвтрээ үзүүлээд тэгэл ер нь их зарчимч гэр бүлээсэн манай гэр бүл. Би ч гэсэн өөрийгөө бас аавтаа харьцуулдаг л та. Тэгээд ерөөхдөө хараад ажиглаад ангууд ер нь хаач хүрэхгүй байгаа. Их зарчимч. Би чинь одоо уулна Японд сургуульд өгсөн, зээрэгт явцсан. За Монголдо ирээд бас их зүгээр сургуульд өгчлөө. Тэгээд бас зөндөө олон газар ажиллаж үзлээ. Тэгээд энэ хүнийг хараад ангууд сурах зүйл маш их байдаг. Тэгээд яг ясны нэг тийм зарчимч гэж юм гэдэг чинь хүний. Тийм юм одоо цуснд нь байт юм болов гэж бодд юм да. Тэгээд өглөө нь босоод би нөгөө хоолоо халаагаад идэж явахгүй юу гэсэн чинь манай хөө юу ч хэлсэн гэж аав та одоо ийм том компани захирлаж хонсоо хоолод идэх яадгийг. Японд бол асгадаг байхгүй юу гэж тэгж байна. Тэгэхээр би тэглээ. Үгүй миний хөө энэ бол Монгол. Япон бол Япон байдаг юм байгаа. Энэ сайхан хоолойг бол юу гэж асах вэ гэж тэгсэн байхгүй. За тэгээд ээжд нь хэллээ. За манай хөөчөдтэй бол болоогүй юм байна да. За энэгээ ер нь одоо тэрэгт явуул яах гэлтэй гэлээ. Чулуунбаатар юм их сайхан гал дуудаад гүгээд гал гүгээл шууд машин суулгаад шууд нөгөө юу дамжин дээр аваачих байхгүй. Одоо одоогийн миний байгаа энэ одоо өдий зэрэгтэй явж байгаа нь таны минь одоо аж гавьяа юм байгаа юм шүү. Яг өсвөр наснда тий зөндөө одоо омогшилтай буруу зүрүү явж исэн үе зөндөө л байж исэн. Тэр болгонд нь заа зүвлэж за бүр болохгүй үед нь цэрэг туртал явуулаад тий намайг эр хүн болоод үрээд ирлээ дээ гэд хурж иртэл бас л болоогүй байжсэн. Хань ажилтаа болоо үр хөвгттэй болоод тий ингээд овоо гайг боллоо гэж бодтол бас л болоогүй байсан. Ингээд сурах юм ааваас маш их байсан. Тэгээд танаараа ингэж бахархаж одоо үр хөвгтүүдээ хүртэл одоо тань шиг хүн болох гэж ингээ хүүг нь хичээж явд юм шүү. Аавдаа их хайртай шүү. Цэргийн мэрэгжил сурсан эрдэм энгийн амьдралд ч олон эерэг өөрчлөлт давуу байдлыг бий болгодог гэдгийг Хурандаа Чулуунбаатарын амьдралын замналаас харж болно. 1990 он зах зээлийн эдийн засаг шилжсэн хүндхэн үе. Нийгэм даяараа л ганцхан яманд явж эхэллээ. Айрмаас халагдаж нийтийн жишгийг даган олон ч зүйлийг хийж, унаж, босож үдсэ. Тэр чинээгээр дуршлаг суусан бас суралцсан. Нэг айлын хүүхдийн бүх юм зохицуулаад сурцсан болохоор амьдрал гарахт нь тэр бас өөрт нь их тулгуур өгдөг юм шиг байгаа. Тэгэл 8-нд явбал хоошоо Орос руу, Урагшаа, Бээжин гэдэг энэ 8-нд явбал маш их эрсдэл өрсөн энэ үед чинь энэ болгонд миний хань бол маш их түшигтэй, маш их нуруутай биднийг аваад л гараа явсан тийм.
засгийн газрын шийдвэр гараад Батлан хамгаалах яамны харьяа цайз улсын үйлдвэрийн газрыг 100% төрийн өмчт хувьцаат компани болгоод нийтийн дуудлага худалдаагаар худалдах ийм шийдвэр гардаг. Ийм учраас бид нэр одоо энэ хамт олонныхоо олсон ололт амжилтыг баттахын тулд энд одоо зориглон орсондоо тэгээд нийтийн дуудлага худалдаагаар ховжлогдсон нийтийн дуудлага худалдаанд олон одоо өрсөлдөгч нар орж ийлээ. Ингээд энэ дуудлага худалдааны үр дүнд энэ цайз компани өөрсний одоо хувийн одоо эзэмшилд ингэж шилжүүлж авсан. Одоо энэ цайз компанийг ховчилж аваад тэгэл ерөөсө 6 сарын дараа манай түүхэн эдийн зах гэж байлаа л да. Түүхэн эдийн захыг ерөөсө нэг л өдөр хаагаал тэгэл эмээлт рүү гаргацсан. Тэгэхээр бид нэр дахиад энэ одоо 3.2 га газар дээр чинь дахиад шинэ одоо бизнес эхлүүлэх шаардлага гарч ийн шүү дээ. Тэгээ энэ шинэ бизнес эхлэнэ гэдэг бол өнөөдөр эхлүүлээл маргааш үр дүнд хүрдэг ажил биш байхгүй юу? Тийм учраас бид нар одоо түүхэн эдийн захыг гаргалаа, төрийн шийдвэр гарчлаа. За бид нар хоошид юу хийх юм бэ? Тэрнийг одоо бодож, тэрнийг төлөвлөж, түүнийг шинээр эхлэнэ гэдэг бол асар их төвчээр. Тухайн үед бол бид нар хоолны ч мөнгөгүй болж байсан удаа байгаа шүү дээ. Бүхнийг одоо шинэ одоо бизнес эхлэхэд зориулаад барилгын материал, модон бүтээгдэхүүний захийя гэл ийм шийдвэр гаргаад тэгэл энэний төлөө явсан. 3 жил бол одоо хухаа хоосон л ингээл ийм байсан. Тэгэл юм чинь ингээл баг багаараа нэмэгдээл зөв одоо голдролдоо ортол 10 гаруй жил одоо үргэлжилж байгаа. Одоо бол өхөлдөөрөө зогссон компани. Алдсан ч унсан ч сэтгэл зүтгэл байхад зорьсон ажлынхаа ард гараад эргээд харахад хамгийн сайхан. Улс төрийн мэргэжил, цэргийн хүний дэсвэр хатуужил, ачаалдах чадвар нь Хурандаа Чулуунбаатарыг бизнес эрхлэхэд чухал нөлөө үзүүлсэн. Амьдралыг өөрийн гараар босгосон хүн бусдын дутууг хамгийн сайн ойлгоно. Хурандаа Чулуунбаатар түүний ах дүүс бүгд улсын сургуульд суралцсан. Тиймээс улсын сургууль цэцэрлэгийн цогцлбор бүхий хорооллыг бүтээн байгуулахаар ажлаа эхлүүлээд байна. Бизнес гэдэг чинь ерөөсөө шударгын зарчим дээр явагддаг шүү дээ. Та мөнгө олж гэн, миний түрээслэгч мөнгө олох ёстой. Хоёр компани хамтраад ажиллаж гэн. Хоёр компани эрх ашиг бол тэнцүү байх ёстой байхгүй юу? Тэгээд бие биендээ итгэлцэл дээр энэ бизнес тогтдгийг. Тэрнээс зөвхөн би мөнгө олноо. Миний одоо түрээслэгч нар бол одоо гуйлагчин байх нь хамаагүй гэсэн ийм зарчимтай бол ерөөсөө энэ дээр ч хүн орчин тогтнохгүй шүү дээ. Тийм учраас их уян алсыг харсан дуслыг хураавал далай гэж ярьдаг болохоос биш хувингаар нь мөнгө олдог бизнес гэж ерөөсөө бизнесийн одоо дөрмөнд байхгүй. Ер нь сүүлийн үеийг ингээ хараад байхад бол хороол босгосон хүмүүс өөрсөндөө нэг юм хувийн сургууль гэж юм хийгээд байна л да. Түүний жишээгээр би бас одоо хувийн сургууль болгоол нэг өөр хүүхдүүддээ өвлүүлж үлдээгээл ингээд явахыг үгүйсгэх юм бол байхгүй. Энэ бол одоо хууль зөрчсөн юм бол байхгүй. Тэгвэл би боддгийн энэ одоо бүгдээрээ л одоо ингээд хувийн сургууль байгуулаад яваад байх юм бол энэ Монголд ч одоо хэн сурах юм бэ? Монголын хүүхэд болгон одоо тэгээд одоо төлбөр төлөөд сургууль сураад байх боломж нь хэр байгаа юм бэ? Энэ байх боломж байхгүй байхгүй юу? Би өөрөө 11 хүүхэдтэй айлын 7 дахь хүүхэд нь. Гэтэл миний аав жолооч хүн. Миний ээж одоо асрагч багш л байсан хүн. Энэ хоёр хүүхэд одоо энэ хоёр хүнээрээ л эргээ төсөөлөхөд зэрэг энэ хоёр хүний 8 хүүхэд нь дээд сургууль сурах ямар ч боломжгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр одоо социализмын үегээд хүмүүсийн одоо янз бүрээр хилээд байгаа. Гэхдээ энэ нийгэмд чинь хүн болгон боловсралтай болсон шүү дээ. Үнэгүй боловсралыг эзэмшиж ирсэн. Тэгээ энийгээ би бодоод ирээдүгээ бодоод би энэ одоо энэ сургууль барих одоо энэ газар нутгийг бол би улсын сургууль болгоё гэж. Хэрвээ би энэ одоо сургуулаа байгуулсныхаа дараа бол энийг улсын сургууль болгоод за ингээд мянган одоо манай Монголын ирээдүй болсон энэ одоо сургуулаас одоо мянган Монгол улсын ерөнхийлөгч төрхийг хэн байх юм? Монгол улсын ерөнхий сайд төрхийг хэн байх юм? Монголын алдар тунгуу төрхийг хэн байх юм? Төрийн штэ.
Энэ ирээдүйн төлөө би энэ сургуулийг улсын сургууль болгоё гэж бодож ингэж одоо зорж явна да. Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Лувсан доржийн Чулуунбаатар Түр байхуу дор зүтгэлийг үнэлэх үе. Жирийн сонсогч хүү өөрийн зүтгэлээр хурандаа золон төрч цаашлаад Монгол улсын батлан хамгаалах болон үйлдвэрлэл үйлчилгээний салбарт тасралтгүй ажилласан 40 гаруй жилийн хөдөлмөр нь хурандаа Чулуунбаатарын ингэрт гавьяатын тэмдэг болон гялалзаж байна. Хос морьтой хүн хол явдаг гэдэгтэй. Одоо хурандаа Чулуунбаатарыг бол би бас олон жил мэдэх юм. Чулуунбаатар бол Монгол улсын хэмжээнд дэвсгэртэн төдийгүй мөрдөсдүүлсэн хурандаа нарын дунд бол домог болсон ийм хурандаа байгаа юм. За Чулуунбаатарыг бол сонсогч байх аль тэртээ 1979 оноос өөр би мэдэх учраас энэ хүн хинбэ, ямар чадвартай, ямар оюунлаг юу хийдэг хүн бэ гэдгийг бол би бол сайн мэднэ. Энэ хүнд 3 сайхан онцлог юм байдгийг. Нэгдүгээр Чулуунбаатар бол ямар нэгэн ажлыг эхэлсэн бол тэрнийг дуусгаж эцсийн үр дүнгийг хардаг. Энэ бол сайхан чанар. Чулуунбаатар бол амлсан бол түүнээ биелүүлдэг. Энэ амлалтаа биелүүлэхийн төлөө өөрийнхөө хүч чадал, оюуны потенциал бүх болцоо нөөцөө бол бүрэнд ажилладаг ийм чанартай хүн байна. 3 дугаарт Чулуунбаатар бол нэг л зангаараа ямар ч үед найз нөхдөд орхидоггүй, хамт олноо орхидоггүй, ядар тусал одоо зүдэрсэн хэн нэгэнд бол өөрийн болцоорын хэрээр тусал дэмжиж байдаг ийм одоо хүн байгаамаа. Энэ цэргийн энэ боловсрал гэдэг бол хүнд бол маш их зүйлийг сургадаг. Нэгдүгээр татуужл, хоёрдугаар чудраг байдлыг, гуравдугаарт байна штэ тэр миний цэргийн дээд сургуульд үтсэн хичээлүүд амьдрал дээр ямар их хэрэг болдог юм бэ гэдгийг л би амьдралаараа мэдэрсэн. Би ганцхан жишээ хэлье. Манад одоо цэргийн тактикийн хичээл гээд заадаг байхгүй юу? Тэгээд цэргийн тактикийн хичээл хэрэг одоо хүмүүс бол энэ дайн байлдаантай холбоотой л тэр бол дайн байлдаантай холбоотой. Тэгэхээр яадаг юм бэ гэхээр зэрэг цагийн байдлыг үнэлнэ гэдэг байхгүй юу? Цагийн байдлыг үнэлээ шийдвэр гаргана гэдэг. Тэгээ энэ хичээлийг л би амьдрал дээрээ өөрийнхөө биеэр мэдэрсэн хүн байхгүй юу? Тэгээ цэргийн хүний одоо давуу тал гэдэг бол юмд аягүй тууштай ханддаг. Тэгээд төвчээр байна. Төвчээр байна. Ачаал дах чадвартай болсон байна. Хүнтэй харьцаанд суралцсан байна. Хүний үг даадаг болсон байна. Одоо энэ төрөөс ирж байгаа дарамтуудыг бол яаж ийж байгаа л даагаал гардаг. Дааж гарахдаа нөгөө цагийн байдлаа үнэлээд ямар шийдвэр гаргах уу гэдгээ ингээд гаргаас суртсан байдаг. Энэ хамгийн чухал. Чулуунбаатар хурандаа бол цэргийн улс төр соёл хүмүүжлийн клубын дарга, Монгол хурандаа нийгмийн удирдах зөвлөлийн гишүүн. Нийгмлэг бол нийтдээ Улаанбаатартаа 6 салбар зөвлөлтэй, орон нутагт 11, зэвсэг түвшиндээ 10 клубтэй. Тэгээ энэ дотроос зэвсэг түвшний 10 клубын хамгийн үлгэр жишээ клуб бол энэ Чулуунбаатар хурандаа удирдах байгаамаа. Чулуунбаатарын хувьд бол нийгмлэгийн хэмжээнд өөрийн цайз компани зүгээс ямар боломж байна тэргээр ханд тусалцаа үзүүлж хамтран ажилладаг. Цэрэгт яваагүй ирийг ир гэдэг юм уу гэж тийм ээ. Би одоо ингэж боддог. Ир хүн бол хүний дээд гэж ярьдаг. Хүний дээдийн дээд нь бол цэрэг хүн гэж ярьдаг байхгүй. Амьдралын шалгуур сорилтыг даван туулсан хүнийг амьдрал шагнадаг. Түүний зориг төвчээр нүр их хөдөлмөр яг л нар мандахтай